За ардчилсан нам бол үзэл баримтлалынхаа хувьд бол төрийг маш цомхон байлгах ёстой, дарга ангийг багасгах ёстой гэсэн ийм үзэл баримтлалтай. За энэ юугаар илэрдэг гэвэл бас татварыг бага байлгах ёстой гэж үздэг. Татвар бага байж ээж тэр төр цомхон болох юм. Тийм ч учраас энэ иргэн шинэ гэрлийн санаачлан парламентэд тавиад 6 хоногийн дотор 100 мянган иргэн гар үсэг зурсан энэ одоо хувь хүний орлогын албан татварыг 1% болгох энэ санал бол яг ардчилсан намын үзэл баримтлалын дагуух ийм санал юм аа. Тийм ч учраас ардчилсан намын гишүүд голцоо үүнийг одоо хууль болгон санаачлаад өргөн барьсан. Хувь хүний орлого буюу одоо цалин хөдөлмөр тэр одоо нэгсэндээ өөрснийхөө хөдөлмөрийг байнга шийтгүүлж байгаа иргэд маань байнга шийтгүүлдэг. Тэр энэ шийтгэлийг багасгая. Ерөөсөө бүхэлд нь 1% болгоё гэсэн санал оруулсан боловч харамсалтай нь бол энийг дэмжээгүй. Өмнө нь та бүхэн санаж байгаа бол засгийн газар зандан шатар сайдын үед оруулсан тэр хуулиндаа бол хувь хүний орлогын албан татварыг огт хөндөөгүй. Тэрэнд ямар ч хөнгөлт тийм чөлөөлөлт олгоогүй. Яг нь бидний хувьд энэ хуулийг өргөн барьсан байсан учраас сая сүүлд ерөнхий сайдын засгийн газар бол 792 мянгад нь тэг ийм болгоё гэсэн ганцхан ийм санал орж ирсэн нь яг одоо дутууд үлмэг ч гэсэн 2 сая хүртэлх цалинд нь 1% гэдэг ийм зарчмын одоо шийдвэр гараад энэ хууль бол батлагдсан байна. За яг нь энэ бол ардчилсан намын одоо татварыг бага байлгах руу чиглэсэн нэг л алхам. Бид нар цаашид бол энэ засгийн эрхийг авах юм бол ямагт энэ татварыг бага байлгаж бизнесмэнүүдэд дэмжих, аж ахуй эрхлэгчдэд дэмжих, төрийг одоо бага мөнгөтэй байлгаж өөрснөө нэгсэндөө тэр улс төрчдийн зарцуулдаг мөнгийг бага болгохын төлөө цаашид явах болно. Тэг яг дашрамд нэг зүйлийг хэлэхэд энэ 2 сая төгрөгийн зөвхөн цалинтай иргэнд биш бүх цалинд хамаарах юм. 2 сая төгрөгөнд нь 1% буюу 12 мянган төгрөгөл төлнө. За тэрнээс дээш цалинд нь бол хуучнаараа 10, 15, 20% гэдээ явах юм аа. За тэгээд одоо дахиад хэлэхэд бол бид нар ямар ч байсан энэ одоо хуулийг цаашид ч гэсэн улам одоо өргөн аль болох олон хүн хамруулахын төлөө явах болно. За баярлалаа.